За намайг Сэдвүү гэдэг. Би одоо 61 настай. Тэгээд Есүс Христ итгээд одоо 10 жил болж байна. Тэгээд Бурханд итгэхээс өмнө яг амьдралын судалж ухад малчин байх үе байлаа. Тэгж жагаад сүүлд нь боловсролын байгууллаганд ажиллаа. Тэгээд сүүлд бизнесээ зохионогч бизнесмен хийж угаад яад амьдрал хэлбэр үний бас нас ахаа ахаад их зэрэг ажил үйлс маань болоод бас амьдрал бол хүнд хэцүү байдалтай болсон. Тэг хүн амьдрал энэ үед хэцүү байдалтай болсон үедээ хүн ямар нэгэн авралыг ирэх шаардлагатай болд юм билээ. Надаас ч өвчтэй юм байна уу гэдгийг мэдэх шаардлагатай болдог. Тэгээ би эзэн болон хүлээж авахаас өмнө би Буддаг 13 тагаас хойш 49 хүртэл шүтсэн түүнийг аварч амбалдан дагаж явсан. Гэтэ явсараагаа эсээд миний өөрийн эрүүл мэнд амьдрал ах бүх зүйл маань тийм сайн болж чадаагүй. Цаг тутам дурацгаас үйл маань маш хэцүү хүнд байдалтай болсон. Нөхөр маань өвчтэй, өөрөө бас өвчтэй. Тэгээ амьдрал бас хөдөлбөртэй. Зах зээлийн ороо босгоо үе байсан ч хэлэхгүй. Айгүй хэцүү байсан. Нөхөр маань маш хүнд өвчтэй. Ер нь тэгээд эдгэх найдвар муутай байсан. Тэгээ энэ үед термин дамжуулаад надад Есүс Христ гэдэг бол аврагч юм аа гэж. Есүс Христ гэдэг бол сайн бурхан юм аа гэж. Ингээд зовсон хүмүүст хүргэдэг сайн мэдээ аврагч муу юм аа гэдгийг хоёр дахин хүнээр дамжуулаад надад сайн мэдээ ирсэн. Энэ үед бол би өнөөдөр хүлээж аваагүй. Би бол Буддаг хүн байсан учраас би удам дамжсан олон их бурхан шүтэнтэй би өөрөө олон тарин ном уншдаг бас засал масал хийждэг, мэрэгчлэг явуулдаг. Ийм байсан хүн байсан учраас би түүний хүлээж авах надад хүнд байсан. Гэсэн ч одоо сүүлийн үед ямар ч гэсэн би ер нь хүн бүх зүйлийг сонгодог учраас би энэ аврагч гэдэг юмыг сонгож ягаа болохгүй биш гэсэн бодол надад орж ирсэн учраас би Есүс Христийг сонирхъя гэсэн тийм сэтгэл бодол надад орж ирсэн. Энэ цагаас эхлээд би өөрийнхөө амьдрал үргэж харсал да. Ерөөсөө бурхан гэдэг чинь юу байдаг юм бэ гэж. Бурхан гэдэг чинь энэ хүнийг авардаг юм байдаг юм бол намайг яагаад би 40 жил энэ бурхан Буддагийн өмнө мөргөлөө явлаагүйла. Яагаад миний амьдрал, миний эрүүл мэндийн бүх юм байх ёстой юм бэ гэсэн тийм асуултуудыг өөртөө тавьж эхэлсэн. Тэгээ энэ үеэсэн ер нь би Есүс Христийг сонирхъя, очие, сүмд очие гэсэн бодол надад тусаад олон удаа хүмүүсээс дамжуулан Есүс бол аврагч бурхан мөн гэдгийг хэлсэн учраас ямар сонирхож очсон. Тэгээ би 2003 оны 10 сарын 26-нд Есүс аврагч бурхантаар анхан энэ амьд бурханыг мэдэх гэж, амьд бурханыг ойлгох гэж очсон. Тэр цагт очиод сүмд цуглааны байранд орж очсон. Тэр үед манай Тэнгэрийн оронд явцсан пастор минь номлогч хийж байсан. Тэр пасторын номлол дээрээс би миний хамгийн гол олж авсан зүйл бол тэр анхны номлол дээрээс би авралыг олж авсан. Тэн дээр урд нэгтээ би яагаад би зовох ёстойг бодж байсан байхгүй. Би бол гэмгүй, би бол нүгэлгүй хүн гэж. Яагаад гэвэл би яг одоо нийгмийн хүмүүс бол би бас сайхан сэтгэлтэй, сайн ээж бас хамт олон дундаа хаа байсан газар айгүй нөлөө нэр бүхий тийм амьдрал миний амьдрал байсан учраас би бол өөрийгөө гэмгүй ариун хүн гэж бодож явсан. Гэтэл яагаад өнөөдөр би ингэж янз бүрийн зовлон авчрах хэрэгтэй юм бэ? Яагаад гэсэн тийм асуудлыг олон асуултыг өөрөнд тавьсан байсан. Тэгээ пасторын номлоо дамжуулаад хүн гэдэг гэм нүгэлтэй байдгаа гэж номлосон. Тэгээд хүнд 10 гэм нүгэл байдгаа гэж Библийн дэд хууль номын 5 дугаар бүлэг дээр байдаг
10 хуулийн тухай тэр пастор номлогдсон. Тэгээ би өөрөө харсан чинь би өөрөө гингүй нүгэлгүй хүн гэж бодож байсан чинь тэгээ 10 хуулийн сайн мэдээ сонсоод би бол 10 хуулийн гмийг бүгдийг үйлдэлсэн нэг юм байсан. Тэгээ эндээс миний сэтгэл юу болж ирсэн бэ гэвэл би ч бол өнгөрсөн юм байна гэж. Би бол одоо тэр үнэхээр би инээсээ бол зовдсон биш үү? Ийм хүн зовхол өстэй байсан бол инээсээ бол зовдсон байна гэдгийг бодсон учраас би бол өнгөрсөн хүн юм а гэж бодож суусан. Тэгсэн чинь одоо тэгээд над тухайгаас хэцүү байсан л доо. За би бол бурхан багаад над нэмэргүй юм байна гэж. Тэгсэн чинь тэр пастор дамжуулаад над юу гэж хэлсэн бэ? Харин таны 10 хуулийн гмий чинь Есүс Христ гэж бурханы хүү гэж цагаатгсан юм а гэд над ярьсан. Тэр загалмай дээр ирж таны нүглийн төлөө тэр Тэнгэрийн бурхан цорын ганц хүүгийн таны нүглийн төлөө илгээж тэгээ тэр хүүгийн нэрэнд итгэх юм бол тэр хүүгийн өмнө та уучлал гуйх юм бол та бүхэн тэгэх юм бол та аврагдаж энэ бүх зовлонгоос салах болно гэсэн. Тэгээ энэ дээр би маш их баярлсан. Энэ боломжид маш их баярлсан учраас тэгээ би уг нь буддаалаг хүн байсан учраас яг тэр ямар нэгэн бурханы өмнө залбирна гэдэг юм бол мэддэг байсан учраас би яг Есүс Христийн өмнө юу гэж залбирсан бэ гэвэл би буддагийн бурханыг 40 жил шүтлээ. Үнэхээр байхгүй юм байна. Харин одоо эцэст нь би Христийг бурхан мөн үү гэдэг аврагч мөн үү гэдэг шийдвэрээ гаргаад ирсэн. Үнэхээр та бурхан байдаг, бурхан Христ бурхан байдаг надад мэдүүлж өгөөч гэж би нэг л мэдхэд би таны өмнө би 10 хуулийн чинь зөрчсөн учраас намайг уучлж өгөөч гэж нэг л мэдхэд би өөрөө мэдээлэлгүйгээр залбирсан байсан. Намайг хинч дуудаагүй, хинч шахаагүй, хинч шаардаагүй. Нэг л мэдхэд тэр би тэр бурхан Христийн өмнө, Есүсийн өмнө би Есүсийг дуудаад уулаад залбирч байсан. Тэгээ энэ цагаас эхлээд би бурхан гэж чинь нэрэн Христ гэж амьд бурхан байдсан байна гэдгийг мэдсэн. Тийм учраас өнөөдөр хүртэл би 2003 оны 10 сараас өнөөдрийг хүртэл энэ бурханы алдрын төлөө, бурханы хаанчлалын төлөө үйлчлэж миний амьдралаар хийсэн олон гайхамшигтай зүйлүүд байгаа. Тэгээ хамгийн гол нь би буддыг итгэж явахдаа 40 жил битүүний шөнө унтаагүй манайх тэр говийн лам гэдэг бурханы шүтдэг айжсэн. Тэгээ тэр говийн лам гэдэг бурханыг тэгээ битүүний шөнө уулзсан юм а гэж эмэм ярьдаг байсан. Тэгээ тэнтэй би битүүний шөнө уулзах гэж би 40 битүүний шөнө нойрог хонж ирсэн. Би нөхөр хүүхдээ унтуулахгүй хорж тэгэж явсан. Тэгээ би авралыг олоогүй. Тэгээ харин 40 жил ирж байж олсон олоогүй авралыг би Есүс Христийн өмнө 4 сая дотор олдсон. Надад сэтгэл зүрхэн амар тайван ирсэн. Амьдралд минь аз жаргал ирсэн. Өөртөө нөхөр минь нэдгсэн. Өөртөө бүртээ амьдрал минь өрөөгдсөн. Тэгээ миний би өөрөө бол бас тийм сайн хүн байгаагүй. Үнэхээр хэцүү хүн байсан. Арихтай янз бүрийн муу зүйл ихтэй. Тэгээ янз бүрийн муу зүйл замд өөрөө ирэхгүй. Намайг салгаж эхэлсэн. Тэгээ бурхан гэдэг юм бол ер нь бол сүнс байдаг. Тэгээ нүдэнд жагддаг. Тэгээ хүний сэтгэл зүрхэнд хүний оюун бодол ажилладаг. Түүнд итгэж, түүнд найдаж амьдрах юм бол тэр танд заавал өгөх болно. Тэр таны заавал аврах болно, заавал хамгаалах болно. Тэгээ олон хүмүүс бурханыг энэ дэлхийг л харж байгаа. Яг бодтойгоор надад тусалцах юм шиг ойлгодог хүмүүсийн буруу ойлголт байдаг. Бурхан гэдэг бол хүний сэтгэл зүрхээр, хүний оюун бодлоор дамжин ажилладаг. Яг бурханыг энэ Библийн судар дээрээс бурханыг бид мэдэх ёстой. Есүс Христ 2000 жилийн өмнө ирсэн үнэн үгүй юу гэдгийг Библийн судар дээр байгаа. Бид Чингис хааны монголчууд маань Чингис хааны хэдэн жилийн өмнө хэдэн зуун жилийн өмнө байсан гэдгийг бид мэдэхгүй ч гэсэн итгэж Чингис хаанаа махагтай нэгэн адил Христийн хүмүүс гэдэг 2000 жилийн өмнө аврагч Есүс Христ ирсэн гэдгийг бид
Библиэс уншаад нууц товчхон дээрс Чингисхан уншиж ойлгох шиг Библиэс уншаад бид итгэж амьдрах юм бол бидэнд даврал ирнэ. Би энэ амьдрал миний 10 жилийн 11 жилийн хугацаанд үргэлжилсэн. Тэгээд Библиэс миний олон зүйл аврагдсан, олон зүйл өөрчлөгдсөн, олон зүйл минь өрөөгдсөн. Тэгээд 2004 оны 8 сард 2003 оны 10 сард итгээд 2004 оны 8 сард анхныхаа илгээлт хийж Баян Овоос мунд үйлчилсэн. Тэгээд Баян Овоос мунд 2 жил үйлчлээд тэнд эзний бас нэг төшөө түнтэй цуглааныг байгуулад дөрөв даван дагалдаж бэлтгээд ирсэн. Тэгээд ирчгээд аймгийн төвд ирсэн хойно одоо аймгийн төвийн 100% хэсэгт Есүс мөнхийн аврал гэж цуглааныг 2006 оны 7 оны 10 сард анхан тэнд бас авралын зар тайм мэдээ тарааж хүмүүс түргэж үйлчилсэн. Одоо 7 дахь тэр цуглаанаа 7 дахь жилдээ үйлчлээд явж байдаг. Хоёр жижиг цуглаан ямар ч үндсэндээ нэг 20 дагалдагч бэлтгэсэн байгааг үзэж байгаа. Тэгээ энэ бүгдээ хаад бурхны байгаа гэдэг бол энэ бүгдийг харахад бол би итгэдэг найддаг. Тэгээд хамгийн гол нь та бүгдийг хэцүү байгаа бол Есүс Христ итгээсэй, найдаасай, Есүсэд ирээсэй, түүнийг сураасай гэж хүсэж байна. Би бол 10 жил Есүст ирж сурж байгаа. Надад олдсон. Тийм учраас би энэ Монгол орн даяар байгаа. Би одоо улс үндэстнийхэн төлөө залбирдаг. Төр засгийн төлөө залбирдаг. Ард түмнийхэн төлөө залбирдаг. Газар нутаг жирооныхон төлөө залбирдаг. Энэ бүх залбирлын хариуг Тэнгэрийн бурхан сонсдог. Тэгээ хамгийн гол нь бурхан хүн болгон бүх зүйлийн амьдралдаа сонгодог ч гэсэн олон хүмүүс нь хүний хувь заяа амьд авч явдаг бурхан гэдэг юмыг сонгож чаддаггүй. Заавал нэг өвөг дээдсэн юм, үйл үрдэд амьдсан юм байх ёстой гэсэн юм буруу сэтгэхгүй ажилладаг. Харин бид сонголт хийх ёстой. Төр засаг маань гэсэн үндсэн хууль маань та сонголтоо хийгэрэй гэж учраас бид сонголтыг хийх ёстой. Сонголт хийж чадахгүй самж олон хүмүүс халдаж байна. Тэгээ аврал гэдэг юм маань хоёр зүйлээр тогтдог. Нэг зүйл нь юу гэвэл бид нар энэ дэлхийд сайхан амьдрах ёстой, зөв хүмүүжлтэй байх ёстой. Гэр бүл өр хүүхдээ авч сайн зөв хүмүүжлтэй болох ёстой. Энэ бүх хүмүүжлийн Библийн судалгаар байна. Гэр бүлийн зөв хүмүүжил, хувь хүний зөв хүмүүс, харьцаа, аны соёл тэгэл бүх зүйл энэ дээр байгаа. Энэ дэлхийд хоёрдугаар бид нар хүн төрлөختөнд сүнстэй учраас сүнсний бурхны сүнс хүний дотор байж байгаа учраас энэ дэлхийгээс явна хүн төрлөختөнд ерөөсөн хоёр өхөл байдаг. Нэгдүгээр өхөл нь энэ дэлхийгээс явах өхөл, хоёрдугаар өхөл нь Тэнгэр дэваажин улс бурхны оронд очоод тэр сүнсний аврагдах өхөл гэж байдаг. Тийм учраас бид энэ яг Есүс Христэд итгэсэн хүн бүхэн энэ хоёр өхлийг хоёулангийн гатлах болно. Тийм учраас би хүмүүсийг аврал ирж байгаа олон мянган хүмүүсийг Есүс Христийг судлаасай, Есүс Христийг итгээсэй, Есүс Христийг дагаж амьдраасай гэж уриалж байна. Тэгээ Есүс надад 10 жил үйлчлээ. Би Есүстэй 10 жил найзлаа. Энэ хугацаанд Есүс надад нэг ч удаа муу юм хийгээгүй. Тийм учраас би бүх амьдралынхаа зүйлийг Есүст итгэж найдсан. Яагаад гэвэл би одоо 60 хүртэл яг нэг жаахан тийм нэг залуу хүн бол алдна гэсэн ч амьдралын арвин их туршдаг байна. Олон зовлон чаглалыг үзлээ. Есүст явж явахад зовлонгууч бас байсан. Угаасаа Библийн судалдаар чи ариун замаар дардан замаар явахгүй зовлон дунд хань зовлонтой ч би хамт байх болно гэж эзэн өөрөө амласан учраас бидний амьдралын зовлон жаргал дунд хань түшиг бараа хамт байдаг зүйл маань Есүс Христ гэдэг бурхан байдгаа гэдгийг би одоо улс үндэстнийхэн өмнө та бүгдийнхэн өмнө үнэхээр яг өөрийгөө бодтойгоор гэрчилж байна. Тэгээ та бүгдийг авралыг аваасай гэж би Монгол үндэстний аврагдаасай гэж Монгол үндэстний энэ амьд авралын амьд бурхныг сонгож ирээсэй гэж хүсэж байна.
Тэгээ бас энэ сайхан сайн мэдээг бас авралын сайн мэдээг хүргэж өгөх боломжийг нээж өгсөн эзэн бурхан талархаж байна. Есүс хүн төрлөختийн нүглийн төлөө энэ дэлхийд ирж тэр модон загалмайдаар бүх хүн төрлөختийн нүглийг үүрээд үхлийг ядаад дахин амьдсан одоо амьд байгаа бурхан юм аа. Энэ бол Есүс үний юм аа. Тийм учраас үүнд итгэсэн хүн бүхэн энэ дэлхийд амар тайван сайхан амьдрах болно. Харин энэ дэлхиээс бусдын цагт Тэнгэрийн оронд очиод деваажинд амьдрах болно гэж би итгэдэг. Энэ гэрэж олон хүнийг ихэлд оруулж ирсэн. Энэ бол юу үнэн энэ үнэн яг үнэн дардаагүй харагдахгүй байгаа зүйлдээ итгэж сүнсэнд итгэж Тэнгэрт байгаа амьд бурханд итгээсэй гэж би монголчуудаа уриалж байна. Тэгэд Тэнгэр девааж улс гэж бол байна. Тэнгэр девааж улс гэдэг маань бидний мөнхийн одоо хоёр өхөл байгаа гэж хэлсэн. Нэгдүгээр өхөл нь бидний энэ дэлхийгээс явах өхөл. Хоёрдугаар өхөл нь сүнс маань яваад Тэнгэр девааж улс очно. Тэнгэр девааж улс очно гэж очоод тэр энэ дэлхийд амьдарч байсныхаа хэмжээгээр хүн Есүс Христийн өмнө очиж шүүгдэх болно. Яг одоо бидэнд ярьж байгаа шиг бидний сүнс маань бидний махан бие минь энэ ертөнцийн газар дэлхийд шингээд бидний сүнс Тэнгэрийн оронд очих болно. Тэнд очиод Есүс Христтэй уулзах болно. Есүс Христийн өмнө яг одоо бидэнд уулзж байгаа шиг ингээд ярилцах болно. Тийм учраас бурхан бидэнд явж дэлхийгээ явж Матай 18:18-18-18 хатар хэлтэй үжиг чи бүх явж бүх хүндэд сайн мэдээ хүргэх дагалдаж болох гэж хэлсэн. Бүх хүндэд сайн мэдээ хүргэх гэсэн. Тэгээ сайн мэдээ хүргэх гэдэг гол нь юу вэ? Хүмүүст эцсийн өдрийн авралыг өгөх гэж. Эцсийн өдрийн мөнхийн деваажин устж сүнсийг аврахын тулд энэ дэлхийд багтаа бид нар бүх гэм нүглэн Есүс Христийн өмнө хүлээн зөвшөөрж гэмшиж уучлуулж та хэдэн жил нүгэл хийсэн ч намаахгүй. Хэдэн хэрэгтсэн ямар гэм нүгэл хийсэн намаахгүй. Та Есүс Христийн өмнө энийг хүлээн зөвшөөрөөд түүний аврагчдаа болгоод хүлээгээд авчих юм бол та мөнхийн улсын мөнх амийг авчих гоо тэрэ. Олон хүмүүс мөнх амийг буруугаар ойлгодог. Есүс итгэх энэ дэлхийд амьд хөхгүй байх юм шиг боддог. Би ч гэсэн бас тэгж бодож явсан. Анхан авралын сайн мэдээ сонсцоход тэр жижиг номууд авч үзчихэд ингэж хөдөлгөө байсан бол дэлхийн хүмүүс хөхгүй байж байгаа нь яасан шал дэмий юм гэсэн бодол ингэж орж ирсэн. Харин өхөл гэдэг нь хаана байдаг вэ? Энэ дэлхийд байдаг биш. Өхөл гэдэг маань тэр деваажин уус очсон хойно байдаг. Тийм учраас олон хүмүүс деваажин гэдгийг там деваажин гэдгийг мэдэж байгаа. Буддийн замч захидаг ямар бүхэл шашнууд бүгд тэр там деваажингийн тухай тунхагладаг. Харин тэр там деваажин хоёрын эзэн хэн бэ гэвэл Есүс Христ юм аа. Яагаад гэвэл тэр энэ дэлхийд ирж үхлийг ялсан учраас. Тэгээд яхан гурав гол чи миний хөнгөн ерөн итгэвэл би чамайг мөнхөө миг өгөх болно гэсэн. Есүс энэ дэлхийд ирээд хүн төрлөختийн нүглийн төлөө нүглийг үүрээд загалмайд хадагдаад 3 хоноод дахин амьлаад үхлийг ялсан амьд бурхан бол миний аврагч юм аа гэд итгээд би бол таны өмнө гэмтэй нүгэлтэй юм аа гэдгийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд мөнхийн амийг авах болно. Мөнхийн амьд очих болно. Би тэхийн ингэж хүрээсэн бүх хүн Тэнгэрт яваач юм уусч энэ хойш цаашдах бидний өгснэг дараах амьдрал маань мөнхөрөх болно. Тэнгэрт яваач уус бид мөнхөд амьдрахын тулд нэгдүгээр Есүсэд энэ дэлхийд байхдаа итгэх хэрэгтэй. Хоёрдугаар түүний үгийг дагаж амьдрах хэрэгтэй. Түүний судлах хэрэгтэй. Түүний өмнө гэмтэй нүгэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээ гэм нүгэл гэдэг нь юу байдаг юм бэ гэвэл олон хүмүүс гэм нүгэлийг хэлдэг баг дээр мал алснараа одоо янз бүрийн амьтан алснараа нүгэл гэж ойлгодог. Харин нүгэл гэдэг маань юу гэвэл бид нар бурхны цалиг тушаалыг зүсэж байснараа бид нар завхаар лүүлдэж эцэг ахигаа гомдоож одоо янз бүрийн муу зуршлууд үйлдэж муу зүйл хийсээр зүсдэрэн оюун бодлоор сүнсээрэн ам хөлөөлөөр муу зүйл хийсэн зүйл бол нүгэл болж хувирдаг. Энэ бүгдийн төлөө бид нар хүн Есүс Христийн өмнө
хүлээн зөвшөөрөөд түүнийг аврагч шатны болгоо хүлээж авах юм бол эцсийн өдөр тэнгэр деважин уусчаад тэнгэр деважин уусыг мөнхийн амьтанд хизээч хөл байхгүй тэнд мөнхийн деважин уусч амьдрнаа. Энэ бол мөнх юм аа. Тийм учраас та бүгдийг Есүс гэдгийн хоёр гол зүйл гэж хэлсэн. Нэгдүгээр энэ дэлхийд амар амгалан сайхан амьдарч эзний санчлыг төлөө сайн мэдээний төлөө алдаж, хоёрдугаар энэ дэлхийгээс яваад сүнс хөдгөө учраас Есүсийн өмнө очно гэдгийг хүн болгон мэдээсээ тэгээд тэнгэр деважин уусч мөнх амьдралыг өс мөнх амийг аваасаа гэж Есүс гэсэн хүн болгон мөнх амийг авах болно. Тэгээд мөнх амийг авч мөнх амьдрал аваасаа гэж өрөөж байна. Тэгээ Библиэлд итгэл бол бидний найдах зүйлсийн бодит байдал харагдахгүй зүйлсийн баталгаа мөн гэж хэлсэн байна. Итгэл гэдэг маань харагдаж байгаа зүйл биш, харагдахгүй зүйл итгэх нь бидний амьдралын баталгаа байдаг. Тийм учраас та бүгдийг энэ амьд бурхан байдагт итгээсэй. Амьд бурхан байдагт итгээд хамгийн гол нь сүсэг биш, бишрэл биш. Хамгийн гол нь Есүс дагнаа гэдэг түүнд итгэх, түүнд амьдралаа даатгах, түүнд найдах итгэл юм аа. Тийм учраас олон мянган хүмүүсийг би улс үндэстнээ би ард түмнээ Есүс Христэд итгээсэй гэж түүнд итгэж түүнд бүх амьдрал бүх зүйлээ даатгаасай хэмээн өрөөж байна. Тэгээ би Монгол үндэстнээ Монголынхаа ард түмнийг ертөнцийн эзэн, тэнгэр газрын эзэн бурхан Есүс Христийг дагаж амьдрдаг ертөнцийн эзэн, тэнгэр газрын бурхан эзэн Есүс Христийн замаар түүнийг таних мэдээсэй гэж ертөнцийн эзний хамгаалал хаанчлалт төр очоосэй гэж өрөөж байна. Халелуя. Их эзэн минь, тэнгэр газрын эзэн, ертөнцийн эзэн эцэг минь таны өмнө би Монгол үндэстнийхэн төлөө залбирч байна. Та миний Монголын газар ширээ, та миний Монголын ард түмэн, 3 сая ард түмнийг, та миний Монголын хил гайдыг, та миний Монголын төл засгийг, та миний Монголын мянган охид охингуудыг, та миний Монголын бүх гэр бүлүүдийг, та миний Монголын бүхэл амьдралыг та өрөөж өгөөрэй. Та хамгаалтанд аваарай. Тэгээ Монголын бүх ард түмнийг би ертөнцийн эзэн Есүс Христийн нэрээр өрөөгөөд ертөнцийн эзэн Есүс Христийн итгэж амьдрах итгэлээр нь Есүсийн нэрээр өрөөж, Есүсийн нэрээр дуудаж Есүс алдрыг өргөж байна. Амен. Сайн мэдээ нэвтрүүлгийн талаар илүү ихийг мэдхийг хүсвэл 75 75 95 тэгтэг 75 85 95 тэгтэг утсаар бидэнтэй харилцсан уу. Тус нэвтрүүлгийг harulan.com вебсайтаар үзэх боломжтой. Дараагийн дугаард ариун болдын оршдсон сайн мэдээ нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй. Есүс Христ таны амьдрал болон гэр бүлийг чинь эвээх болтугай.